галзуу анимашн сувагтаан тавтай морилзаа. Энэ удаад борон та нарын нэг өнөө асуугаад байсан галзуу анимашныг ярьж өгч байна. Нэр нь ойлгомжтой. 2011 онд гарч байсан Cars 2. Занчивэ ихний ангийн ярьж өгөөд бараг 6-7 сар өнгөрцөн байна. Тэгэхээр удаан ярьж өгөөгүй дуучлаарай. Тэгээд одоо 2 дугаар ангийн яг өнөөдөр л орж таарж байна те. За. Тэгэхээр энэ галзуу анимашн үнэхээр сонирхолтой байна гэдэгт бороо бүрэн итгэлтэй байна. Тэгээд энэ галзуу анимашныг чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компанитай хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань шүү дээ те. Лайкаар бөмбөгдөд өгөхтөл болоо явчих байгаа юм шүү манайхаа. Ингээд энэ галзуу сонирхолтой анимашны тайлбараа эхлүүлцгээе. За нэг тусгай ажилтан машин загасчны жижиг онгоцонд суугаад далайд явж байгаагаар анимашн маань эхэлнэ. Тэгсэн гинт байлдааны хөлөг онгоц гарч ирээд тэрэнд буу тулгаад буцаасанд загасчны онгоц буцаад явлаа. Харин тусгай ажилтан хэндэж мэдэгдэлгүй хөлөг онгоцноос зүүгдээд үлджээ. Тэгээд байлдааны онгоцыг аврах том газрын тос олборлох үйлдвэрийн тавцан руу татаж гаргахтай зэрэгцээд тусгай ажилтанч аврах том хөлөг дээр гарч ирнэ. Тусгай ажилтныг Finn Missile гэнэ. Leyland Turbo, Finn Missile байна. Би эхлэлийн цэг дээр ирлээ. Тэгсэн хамтрагч нь тэрэнд хариу өгсөнгүй. Харин доор хөлөг онгоцны талбай дээр хуучин машинууд цуглаад ачаа зөөж байна. Тэднийг удирдах байгаа машин нь профессор Зүүн Даф гэгч болохыг Finn танилаа. Тэгээд тэднийг хайрцагтай камер авчираад Зүүн Дафад үзүүлж байгааг тэр анзаарна. Нөхдөө тэрхүү камерыг онцгой аюултай гэж тайлбарлаж байлаа. Та юу л сэдэд байна да профессор? Ингээд Finn ойртохын тулд эсрэг талын тавцан руу тороос харваж тэрүүгээрээ дамжаад дээр нь очиод ойртно. Энэ маш үнэтэй бараа шүү. Ямар нэг эрсдэлгүйгээр тайварл. Хөөе профессор Зи. Би танд яриад байсан Британий тагнуулуудын нэгийг бариад ирсэн шүү. Өөрт хамаагүй хэрэгт Купрэ дөрөд хэлсэн. Агент Leyland Turbo юу. Тэгээд хайрцгийг нээтэл Finn-ийн хамтрагч Turbo-г бяцалж дөрвөлчин төмөр болгоцсон байгааг хараад Finn цочортлоо. Тэгсэн яг энэ үеэр Finn-ийн ард байсан хоолойгоос гал олгойтоход сүүдэр нь газарт тусаад тэрнийг ээлжилчлээ. За тэгээд бүгдээрээ нөхрийг барихаар дайрсанд Finn тэднээс зөөгдөнө. Ингээд тэрнийг хамгийн дээд давхрын онгоц буух тавцсан дээр зогсоход хөөжүүлсэн машинууд бүслээд авлаа. Тэгээд гарах гарцгүй боллоо гэтэл Finn ус руу ороод мотортой зав болж давхсанд цаадуул нь аврах том хоёр байлдааны хөлгөө буулгаж хойноос нь хөөлөгдөг. Байлдааны хөлгөө тэрнийг пуужингаар буудаад дэлбэлсэн ч Finn өгсөн юм шиг дүр үзүүлж шумбагч горимдоо шилжээд шумбнаа. За дүрс цолигдоход Ardenter Springs-ийн Tow Mater үндсэн ажлаа хийж замын хажууд эвдрээ зогссон хуучин машиныг аварч явна. Хуучирч муудаад тосон шүүрч цэг болох шахсан машинуудыг нимбэг гэж хочилдог байх нь. Наад шиг нимбэгийг дорд үзэхгүй авардаг чамд баярлалаа. Зүгээр дайг шүү. Иймэрхүү зүйл бүгддэл тохиолдсон шүү дээ. Явах замдаа тэд цахилгаан McQueen-ийн талаар ярилцсанаа. McQueen саяхан 4 дахь пистон цомын эзэн болсон болох нь ярианаас нь тодорхой болно. Тэгсэн Mater-ийн хувьд McQueen-ийг супер од биш дотны найзаа гэж бодж байсан учраас бушуухан ирээсээ эрүүл зуныг зугаатай өнгөрүүлнэ гэж бодно. Тэгсэн McQueen ирчихсэн зогсож байгааг холоос харсан Mater баярлсандаа үсэрч хараан чирчва нимбэгэ тарааж хаях шахлаа. Ингээд хоёр найз баяртайгаар уулзцгаана. Тэр найзуудаа хамгийн сүүлд авсан цомоо харуулах гэж ирсэн нь. Пистон уралдааны сүүлийн цомыг домогт Dog хочод хаадсан Hornet-ийн нэрэмжит болгосон байжээ. Өөд болсон Dog-ийн тэмцээнд 3 удаа төрүүлжсэн бол тэрний шав цаглаа McQueen 4 дахь төрүүлж багшаасаа илүү гарсан нь энэ. Dog чамаар бахархах байсан нь гарцаагүй. Ингээд цаглаа McQueen найз Mater-ийнхээ бэлдсэн экстрим аялалд гарч зөвхөн Mater-ийн санаанаас гарах янз бүрийн галзуу хөгжилтэй зүйлсийг хийцгэнэ. Цаглаа McQueen-ийн хувьд Sally-тэй хөвжилж уулзахыг тэсэн ядан хүлээж байсан ч Mater-ийн сэтгэлийг бодоод өдөржин хамт явсан нь тэр.
Тэгээд эцэст нь цахилгаан Маккуин үннээ хэлж ганц оройч болов Селитэй хоёулахна оройн цаг барих хүсэлтэйгээ хэлсэнд Мэйтер урамгүйхэн үлднээ хөрхий. Тэгсэн гандан буурахгүй оройн цаг барьж байсан ресторанд нь зөөгч болоод яваад оччихно. Тэгээд Мэйтер тэдний захиалсан уух хэмээг аваачиж өгөх гэж байхдаа оройн онцгой мэдээг үзэж амжлаа. Мэдээнд газрын тосны тэр бомтон Майлс Акселрод дэлхийг GPS-гүйгээр туулах аялалд гарч явахдаа бензингүй болоод ширэнгэн ойд төөрсөн тухай өгүүлдэг. Тэгээд ширэнгэн ойд 36 хоног түлшгүй явахдаа байгалийн гаралтай бензинийг өөрөө нэрж түүгээрээ зорилготой хүрч чаджээ. Тэгээд тэр ирсэн даруйдаа газрын тостой холбоотой бүх үйлдвэрээ зарж хөдөлгүүрээс сольж цахилгаан хөдөлгүүртэй болоод орчин үеийн хорт хаягдл багтай шинэ төрлийн түлш гаргаж авахд бүх хүчээ зориулсан байна. Тэгээд нэлээд хичээсний эцэст хайж байсан супер түлшээ бүтээж тэрнийг All in All гэж нэрлэжээ. Улмаар тэр шинэ түлшээ сурталчлахын тулд хамгийн шилдэг уралдаанчдыг урьж оролцуулсан дэлхийн хамгийн анхны дэлхийн Гран-при уралдааныг зохион байгуулахар болжээ. Уг тэмцээний хүрээнд дэлхийн шилдэг уралдаанчид дэлхийн томоохон хотуудаар аялан уралдах ёстой байлаа. Тэгээд тэр оройн ярилцлагад Майлс Акселрод өөрөө оролцож өөрийнх нь бүтээсэн түлш бүрэн эко түлш учраас машинууд энэ түлшийг нэг хэрэглээд эхлүүл хизээч уламжлалт бензинийг ашиглахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлдэг. Бас дэлхийн Гран-прид оролцох Италийн нэрт уралдааны машин Франческо Бернулли Ромоос холбогдоод уралдааны талаарх сэтгэгдлээ хуваалцсан. Энэ үеэр хөтлөгч Майлсаас яагаад энэ уралдаанд цахилгаан Маккуинийг оролцуулаагүй талаар асуусанд цаадах нь цахилгаан Маккуинийг амрах төлөвлөгөөтэй учраас урилгаас нь татгалцсан гэдгийг хэлдэг. Энийг сонссон Франческо цахилгаан Маккуинийг хэтэрхий удаан учраас өөртөө уралдахаас айсан байх гэж доош нь хийсэнд Мэйтер тэсэлгүй нэвтрүүлгийн шууд утсаар холбогдоод цахилгаан Маккуинийг өмөөрч Франческото хэрэлдэнэ. Зангид ресторанд байсан бүхэн энэ яриаг үзэхэр зурагтны өмнө шавсанд гайхсан цахилгаан Маккуин Сели хоёрч тийшээ орж хэрлээ. Тэгсэн Франческо цахилгаан Маккуинийг доромжлоо зогсохгүй. Мэйтрийг хүртэл өөрийг нь доош нь хийсэнд цахилгаан Маккуины ээгдүүцэл тойрно. "Байна уу? Цахилгаан Маккуин байна. Чамайг миний найзтай ингэж ярьж байгаа надад ерөөсө таалагдахгүй шүү. Уучлаарай, чамайг өөрийнхөө хурдыг мэдрэхийн тулд хуучин муу чирэгч машинуудтай нөхөрлөдөг гэдгийг чинь мэдсэнгүй. Чи маш хэврэг машин гэхэд бас том яриатай байна шүү." "Хэврэг? Намайг хэврэг гинэ? Хурдан биш Маккуин. Энэ асуудлыг уралдааны зам дээр шийдвэл яасан юм бэ? Манай уралдаанд нэг уралдаанчин зай байгаа шүү." Ингээд цахилгаан Маккуин уралдаанд оролцсон гэдгээ мэдэгдлээ. Дараа нь цахилгаан Маккуин Селигээс удаан хамт байж чадаагүйдээ уучлалгүйсэнд Сели тайвшруулад гол нь энэ удаагийн уралдаанд Мэйтрийг заавал авч явахыг гуйна. Аргагүй байдалд орсон цахилгаан Маккуин ч буруу харж уйлж зөв харж инээж угаад Мэйтрийг авч явахар болно. За ингээд тэд шаардлагатай бүх бэлтгэлээ базаагаад онгоцонд сууж хамгийн ихний уралдааны гараа болох Токио руу хөдөлцгөнө. Тэгээд шүнжин ниссний эцэст Токиод очиж хөгжил дэвшлийг нь хараад нүд нь орой дээрээ гарах шахлаа. Бас цахилгаан Маккуин Токиод ч багагүй алдартай болох нь илэрхий. Тэгээд Маккуин Мэйтер болоод багийнхнаа дагуулж уралдааны нээлтийн хүндэтгэлийн хүлээн авалтад очино. Очсон даруйдаа Мэйтер сурсан цангаараа энэ тэрүүгээр сэлгүүцэж дураараа хаашилсанд хүлээн авалтад ирсэн машинууд тэрнийг гайхацгаана. Тиймээс бандсан цахилгаан Маккуин тэрнийг бие арай өөрөөр авч явж өөрт нь тус болохыг хүслээ. Тэгсэн Мэйтер тус болох гэдэг үгийг л анхаарсан учраас Маккуинд тус болохоор шийдээд шууд үндсэн тайзан дээр байсан Франческо руу яваад очино. Тэгээд тэднийг хооронд нь танилцуулаад "Манай Маккуины найз бүсгүй Сели таны улаан фэн" гэсэнд Маккуин бантлаа. "Би ч иймэрхүү зүйлд дасчихсан л да. Бүсгүйчүүд миний элен далангуй байдалд дуртай байдгийг. Тэгэхээр хамт хундаг өргөе. Би маргаашийн ялалтаа хатагтай Селид зариулах болно. Уучлаарай. Би маргаашийн ялалтаа Селид зариулахар шийдчихсэн." Тэгээд Франческо тэрэнд ардаа баяртай Маккуин гэж бичсэн байгаагаа харуулсанд Маккуины уур нь хүрээд "Чамайг заавал яланда" гэж бодсоор тэндээс холдлоо. Энэ үеэр Британий тагнуул Финч бас тэнд ирчихсэн ажлаа хийж байна. Тэгээд тэрэн дээр нэг машин ирж нууц үгээ солилцсон нь тэдний байгууллагын Токио дахь салбарын судалгаа шинжилгээ хариуцсан агент Холли Шифтвелл байлаа. Тэгээд тэд лифтэнд сууж өгсөх замдаа өөрийнх нь зургийг авч явуулсан камер ямар учиртай болохыг тогтоосон эсхийг асууна. Гэвч ойроос авсан зураг байхгүй учраас ямар нэг онцгой зүйл ажиглагдаагүй гэдгийг Холли хэлдэг.
Тэгээд Холли Финий очсон газрын тос олборлох авраг том цооног дэлхийн хамгийн том газрын тосны нөөц дээр баригдсан болохыг олж тогтоосноо хэлээд бас Америкийн нэг маш нууц ажилтан тэнд нэвтэрч энэ бүхний ард тугай гол эзний зургийг авч чадсан гэсэн мэдээлэл авснаа хэлнэ. Тэгээд тэр Америкийн маш нууц ажилтан тэр өрөө Финтэй хуулзаж авсан мэдээлэлээ дамжуулна гэдгийг мэдэгддэг. Гэвч хүлээн авалтад профессор Зи залуусынхаа хамт ирсэн учраас Фин болгоомжилж өөрийнхөө оронд Холлиг Америкийн маш нууц ажилтантай уулзаж мэдээлэл солилцохыг даалгалаа. Холли өөрийгөө талбар дээр ажилладаг нууц ажилтан биш, лабораторид ажилладаг ажилтан гэсэн ч нэмэр болсонгүй. Харин нөгөө талд хүлээн авалтын бүх хоол хүнс ундаа үнгүй болохыг олж мэдсэн Мэйтер энд тэнд очоод идэж уух юм эргүүлээд л явна. Тэгж явхдаа васаби тавьсан лангуун дээр очиж самартай мөхөөлдөс байна гэж бодоод нийгсээр угаад аяга дүүргүүлж авлаа. Энэ үеэр тэмцээний зохион байгуулагч Майлс хүндэт зочин цахилгаан Маккуинийг төв тайзан дээрээ хөрж сэтгэгдлийг нь сонсох гэж байлаа. Гэтэл аяг дүүрэн васаби залгисан Мэйтер улаан галзуу орилсоор давхиж ирээд тайзны фон болгож зассан усан ориглуурын уснаас уусанд бүгдээрээ тэрний энэ бүдүүлэг занг хараад гайхацгаана. Нөхдөө юу ч болж байлаа гэсэн тэнд үнгүү тарааж байгаа самартай заримгнаас битгий дээрээ муудчихсан байна лээ. Уучлаарай, энэ бол миний найз Мэйтер. Танилгүй яхав дээ. Энэ залуу шууд нэвтрүүлгээр холбогдсны ачаар чи энд ирсэн шүү дээ. Тэгэхээр би баярлах ёстой. Гүй танд баярлалаа. Энд их сайхан байна. Хөө, энэ залуу хитрхи баярлсан бололтой. Мэйтрийн дороос тусгойчсан харагдсанд Майлс ингэж хэлсэн байжээ гэж. За энийг харсан бүгдээ гайхаад дуалдсан бол Мэйтер сандарч байна. Тэгээд өөрийгөө тос алдаагүй гэсэн ч Маккуин итгэсэнгүй. Тэгээд тэр бошуухан шиг ариун цэврийн өрөө рүү явдаг. Додогшоо ортол тэнд нь хачиргалтай тоноглол угтсанд Мэйтер яахаа мэдэхгүй нойлд гацчихна. Энэ үеэр тэнд зүсээ хувиргаж нэвтэрсэн Америкийн маш нууц ажилтан мэдээлэлээ солилцохоор дохиог авсан Холлич сандарсан байдалтай тийшээ явна. Тэрний алхан бүрийг Фин ажиглаж байлаа. Гэвч тэрнийг очиж амжихаас өмнө хоёр машин нууц ажилтныг олж очоод тэрэн лүү дайрцгаана. Тэднийг тулдаж байх зур нойлоос гарч байсан Мэйтер санаандгүй дундуур нь гараад ирсэнд Америкийн тагнуул өөрийн дамжуулах ёстой мэдээлэл бүхий төхөөрөмжийг сэмхэн Мэйтрийн дор суулгачихлаа. Ингээд юу ч мэдээгүй Мэйтрийг гарч ирэхэд Холли тэрэн дээр ирээд нууц үгээ асууна. Сайн уу? Volkswagen Karmann Gia машин ямар ч радиаторгүй юм байна лээ. Тэгэлгүй яах вэ? Ягаад гэвэл тэр чинь агаарын хөргүүртэй юм чинь. Тэгсэн Мэйтрийн энэ хариулт тагнуулын хэлэх ёстой байсан нууц үг байж таарсанд Холли тэрнийг Америкийн тагнуулын газрын маш нууц ажилтан гэж итгэнэ. Тэгэд ажлаа ярих гэсэн ч Мэйтер өмнөх сэдвийнхээ дагуу машинуудын талаар ярьсаар л байна. Аргагүй байдалд орсон Холли тэрнтэй хизээ дахиж уулзаж болохыг асуухад гайхсан Мэйтер маргааш уралдааны дараа гиснээр тэд маргааш уулзахаар тохироод салж явцгаана. За ингэж гайхалтай бүсгүүтэй болцох болсондоо баярлсан Мэйтрийг найзууд дээрээ ирэхэд Холли ч бушуухан тэндээс явлаа. Харин тэр өрөө баахан нэмбэгнүүд тусгай ажилтныг барьчихсан нэг эзгүй агуулхад байцааж байна. Тэгээд тэрний гүйлтийн зам дээр гаргаад түлшнийх нь оронд Оллин ноол хийсэнд тэр гайхнаа. Баярлалаа. Би энэ түлшийг их сайн гэж сонссон шүү. Оллин ноол дангаараа бол маш сайн түлш. Гэхдээ хурдалж явах үед электрон соронзон долгионтой огтлолцвол онцгой аюултай болж хувирдгийг би олж мэдсэн юм да. Камер руу хараад инээмсгэлдэ. Одоо чи юу болдгийг харна. Ингээд электрон соронзон долгионоор бууддаг камерыг өмнө нь байрлуулад тэрнээс нууц материалаа хинд дамжуулсныг байцаана. Гэвч туршуул хинд мэдээлэлээ дамжуулснаа хэлсэнгүй. Цаадуулан дэлгэцээр тэрний уулцсан машинуудыг нэг нэгээр нь харуулж угаад туршуулын харцнаас Мэйтерт дамжуулсан болохыг профессор Зи гадарлаа. Тэгэд босто туршуул хинд нууц мэдээлэлээ дамжуулсныг олж мэдснэ хэлээд цэргүүддээ Мэйтрийг яаралтай олж устгахыг тушаадаг. Дараа нь тусгай камерын хүчээ дээд цэгт нь тулгасанд Оллин ноол дүүргэсэн туршуул дил бүсэрнэ. Ингээд дэлхийн гран-пригийн эхний гараа Токиод эхлэхээр болно. Уралдааны гол онцлог нь энэ уралдаанд орох машинууд бүгдээрээ Оллин ноол хийж уралдах ёстой байлаа. Тэмцээний хүрээнд машинууд Япон, Итали, Англид уралдах байжээ. Тэнд орон орны хамгийн шилдэг уралдаанчид цуглжээ. Энэ уралдаанд Франческог төрүүлнэ гэж ихэнх судлаачид үзчихсэн бол холимог замын уралдааны шорон хэсэгт Маккуинийг давуу талаа гаргаж чадна гэж зарим нь тооцоолно.
За ингээд уралдаан эхэлсэнд Маккуин урдах машинуудаас сүлжиж давгсаар Франческогийн ар дээр нэ. Энэгээр Фин Холли хоёр алсаас Мэйтрийг ажиглана. Тэрнийг ягаад ийм ил байгаад байгааг Холли гайхажүүлсан бол хамгийн шилдэг тагнуулууд л ингэж зөрөгтэй ажиллаж чаддаг гэж Фин тайлбарладаг. Бас биен дээрх зэвнүүдийг их үнэмшилтэй хийсэн нь тэрний ард том баг байгааг илтгэж байна гэж тэд бодож байлаа. Удалгүй машинууд авгсаар шорон зам дээр гарсанд Франческо удааширч харин Маккуин болоод шорон замын туршлагатай машинууд тэрнийг гүйцэж эхэлцгээв. Just like that, folks, Francesco's keep it up. Everyone's jostling. Маккуин шорон замаас хойш уралдааныг тэргүүлж эхэлсэн бол шорон замаас болоод нэлээд хэдэн машины ард орсон Франческо засмал зам дээр гараад гайхалтай хурдаар урдах машинуудаа гүйцэнэ. За энэ үеэр профессор Зигийн залуус тусгай долгионоор бууддаг камера гаргачихсан хүлээж байна. Тэгэд тэд төлөвлөсөн ёсороо дундуур явж байсан нэг уралдаанчийг долгионоор буудсанд шууд хөдөлгүүрэн дэлбэрээд замаас гарлаа. Тэгсэн энийг дурангаар харж байсан профессор Зигийн залуус хажууханд нь байсан Мэйтрийг таньчихна. Тэгээд Мэйтрийг барихаар хөдөлцгөөнө. За сори манайхаа нэг төр пауз авчих. Яг уу гэхээр борон та нартай гялс хамтран ажиллаж байгаа чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компани монголчуудад зориулсан нэг галзуу юмыг сонирдуулах юм. Mach Impix хувьцаат компани түүхт 80 жилийн огоо өгтөн 80 ацтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бэлтгэгтэй салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Mach Impix цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компани. Зарим нэг талд Мэйтрийг анхааралтай ажиглаж байсан Фин Холли хоёр тэрнийг барихаар олон машин ойртож ирж байгааг тогтооно. Тиймээс Фин тэрнийг аврахаар явлаа. Тэгээд тэрнийг очиж амжихгүй болохыг ойлгосон Холли сандраад Мэйтрийн холбоо руу холбогдож тэрнийг яаралтай явахыг сануулна. Тэгсэн Мэйтер тэрнийг өөртөө уулзах гэж байна гэж бодоод гараад явна. Энэ зур профессор Зигийн залуус дахиад нэг машиныг уралдаанаас гаргадгана. Мэйтрийг барихаар ирсэн нөхдүүдийг Фин саатуулсан учраас Мэйтер ямар ч ажиг сэжиг авалгүй явсаар л байна. Холли явах замыг нь зааж өгч байсан бол Фин тэрнийг нууцаар дагаж дайснуудыг нь зайлуулсаар. Харин энийг мэдэхгүй Мэйтер Холлитой холбоогоор таасралтгүй ярина. Тэгсэн Маккуин яриаг нь өөртөө ярьж байна гэж бодоод Мэйтрийн хэлсний дагуу хажуу тийшээ хөдөлснөөс болж Франческод тэргүүн байраа булаалгачдаг. Энэ хооронд Фин Мэйтрийг барих гэсэн нөхдүүдийг жигсаалтаас гаргасаар л. Тэгсэн Мэйтер энэ тулааныг каратегийн үзүүлэх тоглолт гэж боддог. Тэгээд тулаан дууссаны дараа Холли Мэйтертэй холбогдож дараа уулзыг эсэнд Мэйтер урамгүйхэн буцаад ирнэ. Тэрнийг ирэхэд Мэйтерс болоод хоёрт орсондоо боож өгөх шахсан Маккуин хүлээж байлаа. Тэгээд өөрөөс нь болоод Маккуин ялагдсанд Мэйтрийн урам хуг. Маккуин ч толгой төрөөгүй загнана. Чамаас болоод би төрүүлж чадсангүй. Толгой доторх дуу хоолой төсөөлийн найз охин галаар шүршигч үзүүлбэр гэдэл хачи мэрхэ болооч дээ. Чамаг ийм болохоор чи би уралдаан дагуулж явдгүй юм штэ. Надад туслах гэж оролдохоо боль. Надад чиний тусламж хэрэггүй заяо. Чамаг энд авчирсан минь алдаа байлаа. За ингээд Маккуинийг тэндээс явхад сэтгүүлчд бүчээд авцгаана. Тэмцээний өөр нэг сенсац нь 3 машин уралдааны явцад хөдөлгүүр нь шатаж гэмтсэн явдал байлаа. Машинууд үүнийг all-in-all түлштэй холбоотой байж магадгүй гэж үзчихсэн бол Майлз өөрийнхөө бүтээсэн түлшийг өхөн хатан өмгөөлнө. Мэйтер Токиогийн олон улсын нисэх буудлаас хөдлөхөд бэлэн болсон бол профессор Зигийн залуус алсаас дагсаар. Тэгээд Мэйтрийг онгоцондоо суугаас өмнө Фин очоод тэрнийг дагуулж өөр тийшээ явна. Гэвч тэднийг дагаж байгааг мэдсэн Фин цонхоо зүсчнэ гэд Мэйтрийг чирээд онгоцны хөөрөх зурвас дээгүүр давхина. Зэнэт Фин Мэйтрийг чирсээр хувийн онгоцондоо сууж амжлаа. Харин нөгөө талд цахилгаан Маккуины багийнхан Мэйтрийн бичиж үлдээсэн загтлыг уншиж байлаа. Мэйтер багийнхандаа гай болохыг хүсээгүй учраас ганцаараа төрүүлээд буцаж явсан нь тэр байж. Энийг уншсан Маккуины урам хугарсан ч ядчил Мэйтрийг гэртээ аюулгүй байгаа гэж бодвол санаа амар байна гэж бодно.
Энэ хоёр Мэйтер Британий тагнуулын албаны онгоцон дотор нээсч явлаа. Фин Холли хоёр тэрний ард суйрлуулсан файлыг салгаж аваад нээсэн ч тэнд нь нэг хуучин машины хөдөлгүүрийн зурагнаас өөр зүйл байсангүй. Энэ чинь одоо юу вэ? Юу гэж? Дэлхийн хамгийн муу хөдөлгүүр л байна. Луксын электрон системтэй хуучны V8 хөдөлгүүр байна. Фин Холли хоёр тэр зурагнаас хэрэгтэй мэдээлэл авч чадахгүй байсан бол Мэйтер зурагны буланд байсан сэлбэгнүүдийг зааж өглөө. Бас ярианаас нь Холли Фин хоёрыг тагнуулахыг Мэйтер олж мэдээд гайхна. Сэлбэгнүүдийн зургийг харсан Фин Парист байдаг хууль бус сэлбэгний худалдаачийн нөхрөөс энэ талаар лавлахаар шийдэж Мэйтрийг Америкийн тагнуул гэж бодсон хിവэр байсан учраас ажлын санал тавьдаг. Энэ даалгаварт нэг баг болж ажиллавал яаж чинь? Чи бол талбар дээр ажиллаж ирсэн ариун туршлагатай тагнуул шүү дээ. Би ч чадах юм болоо да. Саяхан би нэг машин тус болох гээд бүтлэг үтсэн шүү дээ. Яалаа гэж та надад маш их тус хүргэлээ. Би гэхдээ жирийн нэг чирэгч машин шүү дээ. Мэдж байгаа үстэй. Харин би жирийн гадаад худалдааны мэрэгжилтэн байна. За ингээд тэд нэг баг болоод Парис руу хөдөлцгөөнө. Тэднийг Парист ирэхэд өмнө нь том хотод ирж байгаагүй Мэйтер баярлаад л явна. Тэгэд очих газраа ойртод ирэхэд тагнуулын дүрдээ орж энд тэнд нуугдах гэж оролдсонд нөгөө хоёр нь гайхацгаана. Тэгэд эднийг ирэхэд сэлбэг зардаг асар том заах угтаж авсанд тийм зүйл өмнө нь харж байгаагүй Мэйтер хөлн газар хүрэхгүй баярлж байна. Тэгэд тэр нөгөө хоёрыг дагаж явсаар сэлбэгний хууль бус худалдаачийн дээр ирсэнд цаадхан зүгталаа. Тиймээс тэр гурав тал талаас нь бүсэлж байгаад бариад авдаг. За ингээд Мэйтер нөхрийг чирээд урдчилж бэлдсэн агуулхад авчирна. Гэтэл худалдаачин үнэн хэрэгтээ Финийн эртний танил мэдээлэгч байж таарлаа. Тэгэд тэд нөгөө зургаа үзүүлж мэдэх бүхнийг нь асууна. Хариуд нь мэдээлэгч сэлбэгүүдийг нэг машинд зарсан гэдгээ хэлсэн ч тэрнтэй зөвхөн утсаар харьцдаг учраас хэн гэдгийг мэдэхгүй гэнэ. Тийм хуучин загварын машины сэлбэг яагаад хэрэг болдг юм бол гэж би дотроо гайхдаг юм. Гайхаад байх юу ах вэ? Олон нэмбэгнүүд нэг дор байвал сэлбэг их хэрэг болох нь аргагүй шүү дээ. Нэмбэгнүүд чинь бидэн шиг ачаагч машинуудын байнгын үйлчлүүлэгчд шүү дээ. Холли нөгөө машинуудын зургийг харуул та. Эднэрийг нэмбэгт тооцох уу? Одоо л ойлголоо. Кремлин, Пейсер, Хьюго, Трунков нар хизээч нэг дор цугладаггүй. Гэтэл удахгүй нууцаар уулзах гэж байгаа шүү дээ. Италийн Порто Корсод. Тэнд дараагийн уралдаан болно шүү дээ. За ингээд манайхэд хурдан галт тэргээр Италийн Порто Корсо руу явлаа. За тэгээд Порто Корсод очисон хойноо замын хөдөлгөөний камерын тусламжтайгаар тэнд цугласан боссууд хаана уулзах гэж байгааг олж мэдэж чадна. За тэгээд эдний уулзалт руу нууцаар нэвтрэхээр боллоо. Үнтэй зэрэгцээд Маккуины хамтрагчид болох Луижи Гуидо хоёрын хамаатны ахынд очиод зочлуулж дайлуулдаг. Тэр үеэр тэдний авгах Тополино Маккуинтай уулзаад тэрнийг Мэйтертэй хурдан эвлэрхийг зөвлөлөө. Сайн хамт нөхрийг олсон хүн үн тэрдэнс олсон л гэсэн үг. Уулзалт руу нэвтрэхийн тулд Мэйтрийг ашиглахаар шийдсэн тэд Мэйтрийн зүсийг хувиргах ажилд орлоо. Тэгээд зүс хувиргалтыг үнэмшилтэй болгохын тулд тэрний хажууд байдаг сэвийг арилгах гэсэн ч Мэйтер зөвшөөрдөггүй. Энэ бол миний хувьд маш үнцэнтэй сэвнүүд байгаа юм. Би найз цахилгаан Маккуинтэйгээ явж байгаад энэ сэвнүүдийг бий болгосон. Тийм учраас би алийг нь арилгахгүй, үүрт хадгална. За ингээд хүсснээр нь болж сэвийг нь үлдээхээр боллоо. Тэднийг Порто Корсод эрэхтэй зэрэгцээд дэлхийн Гран-при уралдаан эхлэхэд бэлэн болжээ. Тэнд 2 дугаар гарааг үзэхээр маш олон алдартнууд цугларч. Энэ хугацаанд Оллин үүсгэн байгуулагч Майс өөрийн бүтээсэн түлшийг ямар ч асуудалгүй гэж баталсаар л. Уралдаан эхлэх болсонд Маккуин сэтгэл санааны хувьд сайнгүй байлаа. Тэр Мэйтрийг хамт байгаасаа гэж хүсэж байдаг. Франческо ч гонигтай байгааг нь анзаарч нутаг дээр тэрнийг ялна гэдэгтээ бүр итгэлтэй болно. За ингээд уралдаан эхэлж машинууд хурдалцгаана. Энэ үеэр Холли боссуудын цуглаж байгаа газарт очиод тэнд байсан ачаагч машин Иваныг хураад тэндээс холдуулахаар ярилцсан. За бэлдэж эхлээрэй. Яна би чадах болов? Чадлагүй яах вэ? Нөгөө тэнийг ачаагч машиныхаа дүрд тоглоод л яваад орчих. Юу гэнэ? Чи намайг тэгж хардаг хэрэггүй. Бүгд л тэгж хардаг шүү дээ. Ингэж өөрийгөө өнгөлөнд алдлагч нь чиний зориг үсттэй. Үнэхээр гоц ухаан гаргасан шүү. Бүгд чиний тэнгийг шоолж инээж явахад чи тэднийг зөрүүлээд маллаж байна л гэсэн үг шүү дээ. Гайхалтай. За тэгсэн Мэйтрийн урам хуг. Энэ үеэр Холли Иваныг ухаан алдуулсан учраас Мэйтер зөрөөд очно. Үүнтэй зэрэгцээд боссын машин ирсэнд Иваны дүрд хувирсан Мэйтерч тэрнийг чирээд дотогшоо нэвтэрлээ. Харин нөгөө талд уралдаан ширүүн хөрөнсөөр Мэйтер боссыг чирээд нэг казино дундуур явсаар боссуудын цугларсан өрөөнд очно. Энэ зур Мэйтер сурсан зангаараа хэрэгтэй хэрэггүй юм ярьж явсан бол Фин тэрнийг дэндүү төгс өнгөлөнд алдалж байна гэж биширнэ.
Гэхдээ тэнд хамгийн том босс нь хараахан ирээгүй байлаа. Тэгээд боссыг хүлээж байтал боссын оронд профессор Зи орж ирсэн бол том босс сурсан зангаараа онлайнаар холбогдсон ч тэрний хуучин хөдөлгүүр харагдахаас өөр зүйл харагдахгүй байдаг. Тэрнийг ярьж эхлэхэд Холли дуу хоолойгоор нь таних гэсэн ч дуу өөрчлөгч ашигласан байсан учраас болсонгүй. Энэ дэлхий биднээс нүүр буруулсан. Биднийг үйлдвэрлэхэ болсон. Бидний сэлбгийг хийхэ болсон. Тэдний зогсоогоогүй ганц зүйл бол биднийг шоолж инех. Тэд биднийг нимбэг гэж доромжилдог. Гэхдээ энэ доромжлол өнөөдөр эцэс болно. За ингээд том босс тэнд байсан боссуудад уралдаж яваа машинууд нэг нэгээрээ хөдөлгүүр нь дэлбрээд гимтэж байгааг дэлгэцээр харуулна. Харин үүнийг хөндлөнгөөс харж байсан Холли машинуудын хөдөлгүүр рүү ямар нэг халуун долгионоор буудаж байгааг тогтооно. Тэгээд тэр нь Финийн зургийг нь явуулж байсан камер болохыг мэдээд тэднийг зогсоохоор Фин яаран хөдлөнө. Ингээд Олинолын нэр хүнд шалаар нэг болох үед бүгд эргээд бензин рүү хошуурцгаана. Тэр цагт энэ дэлхийн газрын тосны хамгийн том нөөцийг гартаа оруулсан бид бүхнийг эрхшээлдээ оруулах болно. Тэгээд тэд биднийг хүндлэх болно. Нэмбэгнүүд манд тугай. Энэ үеэр Фин камер зоосон газар руу очих гэж давхиж явна. Тэгээд тэдний байгаа газар руу үсрээд ороход Финийг нисдэг тэрэгнээс соронцдож аваад нисчлээ. За үүнтэй зэрэгцээд профессор Зигийн залуус камераараа соронзон долгионоор буудсанд зам дээр маш том осол болж машинууд зогсцголоо. Ингээд урд нь явсан Франческо Маккуин хоёроос бусад машинууд осолд өртөнө. Иннээс болоод дараагийн уралдаанд бүгд энгийн түлшээр оролцох болсноо зарладаг. Энэ удаагийн гараанд Маккуин Франческогоос үл ялаг түрүүнд орж ирж чаджээ. Финийг баригдаад явж байгааг харсан Холли сандарч ажиллагаагаа зогсоож яралтай зүгтахыг Мейтерт тушаагаад өөрөө Финийг аврахаар явсан ч профессор Зигийн залууст баригдаадгана. Энэ үеэр Мейтер хүлээн авалтын танхимаас гарах гэж байгаад Маккуин зурагтаар яриа өгөхдөө сүүлийн уралдаанд Олинол түлшээр уралдана гэж хэлж байгааг сонсоод сандарна. Нэг найз минь надад энэ түлшийг сайн түлш гэж хэлсэн. Тийм болохоор би найзынхаа талд зогсноо. Би өөр нэг найзынхаа талд зогсоогүйгээсээ болоод алдаа гаргасан. Би энэ алдаагаа дахиж давтахгүй. Цахилгаан Маккуин сүүлийн уралдаанд төрүүлэх ёсгүй. Тэрнийг заавал зогсоох ёстой. Цахилгаан Маккуинийг устгах ёстой. За энийг сонссон Мейтер сандрахтаа өөрийгөө илчилсэнд бүгд тэрнийг барихаар бууга бэлдлээ. За тэгсэн Мейтер ч санамсаргүйгээр өөрт нь суйрлуулсан буугаар буудна. Тэгээд эндээс шүхрээр зүгтааж Маккуины байсан газарт дайрч ороод тэрэнд анхааруулах гэж оролдсон ч уулзаж амжилгүй баригдлаа. Тэгээд профессор Зигийн машинууд тэрнийг бүхээгтэй машинд оруулаад хорт утаагаар утаж ухаан алдуулдаг. Ухаан орохт нь Фин Холли хоёртой Лондонгийн Биг Бен цагны авраг том механизмаас бэхэлсэн байна. Тэгээд нүдэн дээр нь профессор Зигийн залуус камера байрлуулад Маккуинийг буудахаар зэхнэ. Энэ үеэр Маккуин уралдаанд ороход бэлдэж байна. Сэлийн ирээд Мейтер сургаггүй болсныг хэлсэнд Маккуины санаа улам бүр зовдөг. За энэ үеэр Олинолын үүсгэн байгуулагч Майлс ирж энэ уралдаанд Олинол түлшээр уралдах болсонд талархж байгаагаа илэрхийллээ. Бас Мейтер байсан бол тэрнийг төрүүлээсэ гэж хүсэх байсан гэдгийг хэлсэнд Маккуин журам аваад уралдаанд орлоо. Маккуиныг устгахаар бэлдэж байсан хоёр машин тэрнийг эргэлтээс өмнө амжиж онж чадаагүй учраас зогсоол дээр байрлуулсан тесрэх бөмбөгөөр дамжуулж устгахаар шийдэж тэндээс явдаг. За энэ үеэр Мейтер сумгүй болсон бууныхаа тусламжтайгаар олсоо тасалж чадна. Тэгсэн Фин Холли хоёр тэрнийг хайралтай яваад Маккуинийг аврахыг даалгалаа. Мейтрийг явсны дараа Холли цагны удирдлагын хэсгийг цахилгаанаар цохиулсанд цаг ухарч тэд няц дарагдахаас аврагдана. Тэгэд олсоо таслуулсан даруйда Мейтер Маккуин хоёрт тусалгаар явцгаана. За энэ үеэр Мейтер зогсоол дээр ирээд бүх машинуудыг холдуулах гэж байдгаараа оролдоно. Тэгсэн Фин холбоогоор холбогдоод байснууд Мейтрийн агаарын шүүгчийн оронд тесрэх бөмбөг суйрлуулсныг хэлсэнд Мейтер сандраад хартал үүнийхээр өөрт нь бөмбөг суйрлуулжээ. Тэгээд Маккуинийг хортод ирэхэд профессор Зи тэрнийг дэлбэлэх гэсэн ч Маккуин тэндээс харах хурдаараа ухраад зогтаасан учраас дэлбэлхээ хойшлууллаа. Ингээд Маккуин тэрнийг гүйцэхийг хичээсэн ч Мейтер тэрнээс зүгтсаар. Тэгэд Маккуин дээгэнээс нь зүгтсэнд Мейтер тусгай тэрэлтээр хурдалж тавхиад профессорын удирдлагын хүрээнээс гараад явдаг. За энэ үеэр Холли ирж профессор Зиг барих гэсэн ч цаадах нь хар хурдаараа зүгтаалаа. Ингээд Фин Холли хоёр салж яваад Фин профессорыг хөлөг онгоцонд сууж амжихаас өмнө барьж авсан бол Холли Мейтрийг хөөгөөд ниснэ. Энэ үеэр профессорын залуус мань хоёрыг бүслээд ирсэнд Холли ч тэднийг замаас нь зайлуулж эхэлнэ.
Тэгэд Мэйтрийг зогсоход Фин профессор Зиг авчраад бөмбөгөө салгахыг тушаасанд цаадах нь бөмбөгийг дуу хоолой таних төхөөрөмжөөр тоноглосон учраас зөвхөн идэвхжүүлсэн машин л дуу хоолойгоор унтрааж чадна гэдгийг хэлдэг. Ингээд бөмбөг дэлбэрэхэд 3 минут гарan үлджээ. За энэ үеэр нимбэгнүүд мань хэдэг бүсэлж авсан ч Маккуины багийнхан дайрч ирээд тэднийг зогсооно. Тэгээд тэд бөмбөгийг тайлж авах гэсэн ч бөмбөг тайлагддаггүй. Тэгсэн Мэйтер нэг арга сэтлээ. Тэгээд Маккуиныг дагуулад тэрэл тэрэ давхиж угаад шүхрээ идэвхжүүлж ниссээр тэмцээний барай болох Хатан хааны ордны өмнө эрцгэн. Тэгсэн тэрнийг бөмбөгтэй болохыг хараад бүгд болгоомжилж баривчлахыг завдсан ч Фин ирээд байлууллаа. Мэйтер тэдэнд уралдааныг хорлож машинуудыг дэлбэлж өөрт нь бөмбөг тавьсан машин Майлс болохыг хэлсэнд бүгдээрээ гайхацгаана. Надад энэ бөмбөгийг суурлуулсан Болтон зурган дээр байсан машины хөдөлгүүрийг боосон Английн дээр үеийн Болтнууд угааг хараад чамайг болохыг мэдсэн юм. Холли нөгөө зургаа үзүүлдэ. Японд байхад чиний дороос тосгойчсон байхад чи намайг гүтгэе үздэ. Би цахилгаан хөдөлгүүртэй болсон. Чи андуураад байна. Чиний копуудыг сөхөд үзэх юм бол цахилгаан биш л байгаа да. Энэ солиотой амтан биднийг дэлбэлэх гэж байна. Туслаарай. Мэйтер, наадах чинь олинолыг бүтээсэн машин шүү дээ. Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцийг гартаа оруулсан учраас бусад органик түлхчнүүдийг муухай харагдуулахын тулд энийг хийсэн байна. Тэдний ярилцаж байтал дэлбэрэлт болох төгссөнд бүгд тэндээс холдлоо. За тэгээд айд сандарсан Майлс эцсийн мөчөд бөмбөгийг унтрах тушаал өгдөг. Бөмбөг унтрлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ ноён Акселрод. Ингээд Мэйтер капотын сөгсөнд хуучны хөдөлгүүр нь харагдаж энэ бүхний ард Майлс Акселрод байсан нь тодорхой боллоо гэж. Маргааш нь Британий хааны ордонд томоохон хүлээн авалт болж Хатан хаан Мэйтрийг сэр цалаар шагнадаг. Ардиатор Спрингст ирсэн хойно Мэйтер Маккуин хоёр тэнд ирсэн бүхэнд болсон явдлыг нэгнгүй ярьж өглөө. Тэгсэн хэнч Мэйтрийн ярианд итгэдэг. Гэтэл Фин Холли хоёр ирсэнд бүгдээрээ тэрэндээ итгэж эхэлдэг. За энэс гадна Холли өөрийгөө Мэйтрийн найз бүсгүй гэж танилцуулсанд тэнд байсан бүгдийнүүд орой дээрээ гарах шахна. Энэ үеэр Лондонгийн уралдааны үеэр Маккуины хөдөлгүүрийг тусгай туяагаар буудсан ч яагаад дэлбэрээгүй болохыг асуусанд найзууд нь анхнаасаа тэрэн доолинол хийж байгаагүй болж таарсанд Маккуин найзуудаа их баярлана. Дараа нь Маккуины урилгаар дэлхийн шилдэг уралдааны машинууд цугларч Ардиатор Спрингсийн Гран Прид холимог зам дээр уралдахаар болдог. За ингээд бүх машинууд давхиж эхэлнэ. Энэ үеэр Фин Холли хоёр тусгай ажиллагаанд явахаар болоод Мэйтрийг хамт явахыг хүссэн ч Мэйтер тэндээ үлдэх хүсэлтэйгээ хэлдэг. Тэгээд тусгай ажилтан байснаа дурсаж явах үүднээс тусгай тэрэлтэй авч үлдэхээр болж баярлсандаа хүчтэй тэрэлтээр Маккуинтэй зэрэгцэж давхснаар энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. За энэ галзуу хөрхөн сонирхолтой анимашны тайлбар маань дууслаа. Моборон энэ галзуу анимашныг биштэй. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Махимпикс хувьцаат компанитай хамтран хүргэлээ. Махимпикс хувьцаат компани түүхт 80 жилийн огоо өгтөн 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бэлтгэгтаа салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Махимпикс цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Махимпикс хувьцаат компани. Тэгэхээр энэ галзуу анимашн та нарт маань таалагдах нь бол ойлгомжтой байсан. Гол нь Моборон ойлгомжтойгоор ярьж өгч чадсан гэж найдаж байна. За тэгээд та нарын итгэлийг алдаагүй бол та нар маань лайкаар бөмбөгдөөд өгөөрэй гэж. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу хөрхөн анимашны тайлбараар эргээд уулзцгаая.